Сайн уу, санаа байна. За юу яцхан манайхаа сэтгэл санаануудандаа чүү эцтэй. За өнөөдөр хэдүүлээ бидний дунд маш түгээмэл байдаг нэгэн сэтгэл зүйн ойлголтын талаар ярилцахгүй бол болохгүй нэ. За энэ юу вэ гэхээр импостер синдром буюу одоо хүн өөрийгөө голох, хангалттай гэж үзэхгүй байх, үргэлж одоо доош нь хийж одоо олон хүн дунд би энд байх эрхгүй, энийг хийх эрхгүй те. Одоо өөрийгөө нэгсэндээ ерөөсөөж хангалттай гэж үзэхгүйгээр голох тэр бодлыг бол одоо импостер синдром гэж нэрлэдэг байгаамаа. За импостер гэдэг нь болохоор одоо хин нэгний дүр туврах, эсвэл хуурамч гэсэн утгатай одоо тийм үг байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг хүн өөрийгөө яг өөрөөрөө мэдрэх биш, альсвал хин нэгэнтэй харьцуулаад тэгээд одоо тэр дунд өөрийгөө ерөөсөө яг тэр дунд хангалттай биш гэж байнгын голох одоо тэр үйл явц байгаа юм аа. За тэгээ энэ ойлголт яг хизээ гарч ирсэн бэ гэхээр 1978 онд бол сэтгэл зүйн эрдэмтэд гаргаж ирсэн байгаа юм. Тэгээд нэг онцлог гэх юм бол тухайн үед болвол одоо цаг үе нийгмээс шалтгаалсан байж магадгүй эмэгтэй хүмүүс маш их юм одоо энэхүү те импостер синдромтай байна гэдэг тийм одоо хариу гарсан байгаа юм. Одоо яагаад гэвэл магадгүй тухайн үед ирчүүд маш их юм амжилттай явах, эмэгтэйчүүд бол зөвхөн одоо ихэвчлэн те одоо ар гэрээ харж үлдэх, хүүхдүүдэд өсгөх ч юм уу те эннээсээ болоод одоо ажил карьерт гэдэг зүйл дээр ингээ гарч ирэхдээ эмэгтэй хүмүүс маш их зүйлд одоо өөрийгөө голдог. Ерөөсөө ч одоо тэр эрэгтэйчүүд дунд байх ирэхгүй одоо би бараг л одоо юу гэдэг нь те бараг нэг юм одоо нэгсэндээ өөрийгөө маш ихээр голох тэр шинж нь бол эмэгтэйчүүд дээр маш их илэрдэг байсан байгаамаа. За энэхүү синдромыг бол яаж өөрөөсөө алга болох талаар бол хэдүүлээ ярилцсан. За энэний түрүүнд болол хэдүүлээ импостер синдромтой хүмүүсийн 5 төрөл буюу одоо 5 архетипийн тухай ярилцах хэрэгтэй. За хамгийн эхнийх нь бол perfectionist буюу энэ төрлийн хүмүүс нь альва зүйлийг одоо 100% хийж яг тэрнээсээ өөрсдөө окей за би нэг хийчлээ одоо би бол болж ийн гэдэг бодол төрдөг. За тэгтээ амьдрал дээр бүх зүйлийг 100% хийх гэж маш их хүн ядардаг. Тэ өөрөөс маш их стресс одоо юу гэдэг маш их хичээл зүтгэл гардаг. Энэ болгондоо одоо 90% хийсэн ч одоо хүн өөрөөсөө сэтгэл хангалуун байхгүй те өөрийнхөө хичээл зүтгэлээ ерөөсөө үнэлэхгүй байх одоо тэр төрлийн хүмүүс орж ийн. За тэгээд нэг сонирхолтой баримт гэх юм бол анагаахын чиглэлээр ажилдаг эмчнэр те одоо эрдэмтэд за тэгээд анагаахын оюутнууд бол импостер синдромоор одоо маш их илэрдэг гэж бол байгаа. Тэгэхээр одоо хүн өөрөөрөө хитрхи төгс байхыг хичээх одоо байхыг шаардах одоо яг энэ төрлийн хүмүүс бол энэ нэгдүгээр архетипт орж байна. За хоёр дахь төрөл нь юу вэ гэхлээр супер хиро буюу одоо супер баатар те. За энэ төрлийн хүмүүс бол өөрсдөө маш их ачааллыг авдаг, маш их хэрэггүй зүйлийг өөртөө одоо ганцаараа хийх гэж зүтгэдэг те. За тэг хинж байсан одоо би энийг аварна, би энийг засна, за би энийг одоо те ингээд бүр ингээд өөр дээрээ маш их ачааллыг авчаад тэрэндээ өөртөө ерөөсөө ингээд шаналаад явж идэг тийм төрлийн хүмүүс байгаа. Би бусдаасаа илүүг нь хийх ёстой гэж ингээд альва нэг багт ч юм уу те ингээд төсөл дээр ажиллаж байгаа нэг тийм хүмүүс байдаг штэ. Тэрэндээ өөртөө ингээд шаналаад явдаг. Одоо тийм хүмүүс бол яг энэ хоёр дахь төрөлд харьяалагдах нэ. За гурав дахь төрөл нь юу вэ гэхээр expert буюу одоо бүх зүйлийг мэддэг байж ич үйлдэл гаргана гэсэн тийм бодолтой хүмүүс байгаа. За өмнө хэдүүлээ нэг ярьжсэн шүү дээ би хүн альва зүйлийг хийхдээ дээшлэхдээ зарим тохиолдолд зүгээр шаварлуугаа орох хэрэгтэй болдог. Юмыг нэг хуваар нь те бүр 0.1 хуваар нь ч болтугай багаар сурах шаардлагатай болдог. Тэг үйлдэлээсээ суралцсан гэсэн үгтэй. Тэгэнгүүт энэ төрлийн хүмүүс болохоор би бүх зүйлийг мэддэг байж ич би төгс байж ич ингээ би хийх юм эхлэнэ гэд одоо нөгөө талаараа маш их цаг хугацааг алддаг. Тэгээд яг тэр үедээ өөрөөсөө ингээд бүр нэг юм дотроосоо бас эцсээр л байдаг. YouTube дээр ярил л да. Одоо би хэрвээ YouTube ингээл анханасаа би төгс бүх зүйлийг сэтгэл зүйн талаар ч юм уу эсвэл бүх зүйлийн талаар би төгс одоо мэддэг байж би энэ зүйлийг эхлэн гэж бодсон бол би хизээж эхлэхгүй заяа. Яг үнэндээ би тэгээ байгаа л байсан. Тэгэл өөрөөрөө хиймээр байгаа ирнэ. Ягаад ч юм
би төгс биш юм чинь те би ингээд 100% мэдгүй яг энэ би энэ зүйлийн эксперт биш учраас гэд би ингээ өөрөө хойшин татаж болох байсан. Гэхдээ одоо дутуу дүлмэгхэн ч хамаагүй те эхэлснийх болол ингээ би өөртөө маш их зүйлийг сурч авдаг. Тэгээд эннээс ойлгосон нэг зүйл гэвэл заавал би ямар нэгэн зүйлийг төгс мэддэг байж би хийх албагүй, харин хийж явахдаа алдаа онооноос суралцах нь бол одоо бидний дээшлэгтэй өөрсдөө хөгжүүлэх өдөр өдрөөр одоо өөрсдөө сайжруулах одоо хамгийн зөв point нь гэж би бол үздэг. За тэр шавар руугаа орох гэдгийнх нь утга нь гэвэл хүн угаасаа л амар хэцүү байна. Ямар нэгэн зүйлийг эхлүүлэх, ямар нэгэн зүйл дээр одоо үйлдэл хийх гэдэгтэй ингээд бид нар бодоол явдаг. За YouTube эхлэх үү, яах вэ? Одоо намайг хүмүүс юугаа бодчихвол яачвал намайг тэнэг их болов, ухаантай их болов. За ямар царай муутай ингэх болов те одоо за энэ одоо юу гэдэг те ингээд нөгөө энэ их бодол чинь ингээд яг үндэ хүнийг аягүй их зовоож байгаа. Тэрний оронд зүгээр эртхэн шавар руугаа ороод тэр шаварныхаа учрыг нь олоод тэгээд шаварныхаа цааталд гарахыг бол тэ одоо энэ төрлийн импостер синдромтой хүмүүст бол энэ зүйл маш хэрэгтэй гэж би бол бодож байгаа. За дөрөвдөг төрлийн хүмүүс нь юу вэ гэхээр natural genius буюу одоо суу тухаантан мэд байхыг өөрөөсөө шаарддаг төрлийн хүмүүс. За яг нэг зүйлийг нэг удаагаар хийх гэж оролддог те одоо тэр нь одоо болохгүй байх юм бол өөрөөртөө маш юм сэтгэл хангалуун бус байдаг одоо төрлийн хүмүүс байна. За тийм хүмүүс ер нь одоо түрүүчин 3 дахь төрөлтэй ер нь бол ойролцоо те тэгээд ингээд ямар нэгэн зүйлийг алхамаар те ядаж нэг хитэн алхам болгоод салгаад хуваагаад хийх биш нэг зүйлийг шууд хийнэ гэдэг угаасаа л амьдрал дээр тийм юм айгүй хэцүүтэй үнэхээр азтай эсвэл бүр үнэхээр сууд ухаантай л биш бол энэ бол тийм хэцүү учраас одоо яг энэ бодолтой байх хэрэг ийм бодолтойгоор явдаг бол одоо энийгээ ер нь жоохон орхисон дээр хаа. За хамгийн сүүлийн 5 дахь архетип юу вэ гэхээр soloist буюу ганцаараа хийх одоо хүнээс юм асуухгүйгээр өөрөө яг ингээд төгс юмаа ганцаараа л ингээд хийгээд ахыг хүсдэг хүмүүс. За тэгээд мэдээж энэ бол мөн л адил маш хэцүүтэй. Тэнгүүд за ээжүүд дээр бас надад бол ингээд жишээнүүд аягүй орж ирж ийн л та. Ингээд гэрийнхаа бүх зүйлийг ингээд ганцаараа амжих гал ингээд бүх ингээд яг ингээд тэр нь болохгүй ахаар ингээд яг өөрөөрөө төгс бишээр мэдрээдтэй ингээд за би одоо гэр бүлээ ч юм уу ингээ бүх зүйлийг ингээ жоохон удаа би надаас ингээ шилтгаалаад бүх зүйл ингээ удаашраад би ингээ жоохон хангалтгүй байна гэх мэтчлээ ингээ бодлуудыг болол эмэгтэйчүүд за тэгээд ээжүүд бас их аюух боддсон юм шиг гинт толгойд орж ирлээ. Тэгээ яг үнэндээ бид нар мэддэг хүнээс нь ч юм уу те эсвэл чаддаг хүнээс нь юмыг асуух, зөвлөгөө авах, одоо тусламж хүсэх энэ бол одоо бидний амьдралд бол маш юм амарчилж өгдөг тийм систем гэж би бол ойлгодог. Яагаад гэвэл тэгтээ дөрөө би хэрвээ мэдхгүй байвал би мэддэг хүн дээр нь очиод асуух тийм зоригтой асуух юм одоо юу гэмтэй асуух юм чадамжтай байж ич миний амьдрал ч гэсэн одоо бас юм огцон биш юм аа гэхэд багаарч болтугай урагшлна. Тэрнээс биш ингээ ганцаараа нэг газараа удаан байснаас нэг хүнээс асуугаад нэг алхам, хоёр хүнээс асуугаад хоёр алх, гурван алхам ингээд урагшлаа явах нь бол хүний амьдралд бас айгүй юм одоо юу гэдэг зөөлчилж өгдөг гэх юм уу одоо айгүй их амарчилж өгдөг тийм арга байгаа. За тэгээ саяын 5 архетипаас та бүгдэд одоо ямар нэгэн нь байна уу? За энийг бол удаан хугацаанд хэрвээ та өөрөөрөө ингэж голж явах нь бол угаасаа маш хэцүү байдаг. За тэр тусмаа за миний нэг хідэн жишээ байна л да. Одоо би яг өмнө борлуулалтын ажил хийдэг байхдаа нэг юм айгүй том төслөөс над руу залгаад за тэгээд ингээд та манайхтай хамтраа одоо ийм хүмүүстэй нэг юм борлуулалтын юм төсөлд оролцооч ивентэд оролцооч гэд тэгтэн би яг үүндээ шууд миний импостер синдром хөдөлсөн заяа. Яг бүр би ингээд шууд тэр өөр хүмүүсийн нэрийг сонсоод би шууд ингээд шоконд орчиж байгаа байхгүй. Тэгэл би ийшээгээ орох мэдгүй би л ийшээгээ орох яагаад би гэж гээл те ингээд ерөөсөө яг яагаад үгүй гэж ерөөсөө бодох үү. Яагаад би орох ёстой билээ. Ингээд би энэ хүмүүс шиг юм лаг биш штэ тэ гэх мэтчлэндээ яг үнэндээ тэндээс намайг ямар нэгэн байдлаар онцлоод ч юм уу те ямар нэгэн миний давуу талыг хараад хүн ингээд сонгосон надад санал тавьж байгаа те одоо тийм байхад нь ингээд хүн өөрөөгөө голоод тэгтээ яг ингээд миний нэг давуу талч гэх юм уу би өөрөөгөө яг
одоо ажилуулдаг систем нь юу вэ гэхээр би ер нь хайрцагнаасаа дандаа гарч хийх хичээдэг. Гарч чадахгүй зүйл рүүгээ орох нь надад ингээд илүү кайфтай санагддаг болсон. Тэгээ яг тэр төсөл дээр би окей за би нэг жоохон байж хариугаа өгөө гэж агаад орсон. Тэгээ ороод би маш амжилттайгаар одоо тэр борлуулалтуудыг хийж чадсан. Тэгээд яг тэрнийхээ дараа бол за гэд ингээд дахин бүр тэрэндээ бараг донтоодтэй ингээд тэгээд хүн юм чадахгүй байгаа эсвэл мэдгүй байгаа зүйл рүүгээ ингээд орох тусмаа илүү ингээд би чадчих юм биш үү? Би хангалттай юм биш үү? Би ийм юм байсан юм уу ч гэдэг юм уу те ингээд гих мэтлэн ингээд янз бүрийн зүү эерэг мэдрэмжүүд нь бол орж ирдэг. За тэгээ дараагийн жишээ гэх юм бол мөн адил ажилтай холбоотой те ингээд борлуулалтын ажил компанид хийн гэдэг бол байнгын хин нэгэнтэй харьцуулагдчихэдэг. Миний ажилласнаар гэвэл те маш олон хүмүүс одоо тэр хүмүүсийн амжилтыг хараад шууд айчдаг. Шууд ингээл би ямар амар хүмүүс дунд ороод ирээ. Би ямар лаг те би энд байх надад ирэх байгаа мó би чадах юм уу гэд ингээд өөрөөсөө ийм шаардлагагүй асуултуудыг асууж эхэлдэг. Яг үнэндээ тэдгээр хүмүүстэй одоо магадгүй таны лаг гэж бодож байгаа хүмүүс тэр лаг гэдэг тэр статустай нэг өдрийн дотор хүрээгүй, нэг жилийн дотор ч хүрээгүй, 5 жилийн дотор ч хүрээгүй хүмүүс байгаа тий. Би энд ерөөсөө хангалтгүй гэд ингээд айсаар агаад ерөөсөө яг тийшээ одоо нэг шавар руу орохгүй байсаар агаад буцаал гараа авчдаг. Тэгээд буцаал нөгөө хайрцагтаа очиод тий. Би эндээ байжсэн тэр юм байна гэд ингээд өөрийнхөө ерөөсөө ингээд хайрцагс гарахгүй байх нь бол тий ер нь айгүй аюултай зүйл гэж би бол боддог. За эдгээр бодлоод таныг одоо хизээ нэгэн цагт урт хугацаанд зовоож исэн бол одоо үүнээс яаж салах тухай нэг юм хэдхэн жишээ байна. За нэгнийх нь гэх юм бол магтаалыг авч сураа. За хүн таныг сайхан харагдчихээн, эсвэл чи чадчихээн, мундаг байна гэдвэл баярлаа гэд зүгээртэй ингээд өөрөөрөө хүлээн зөвшөөрч сураа. Тэгэд ингээд бусад хүмүүс таныг хүлээн зөвшөөрчөд байхад та өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй ингээд улмал хойшин татаал доош нь дараал үгүй би тийм лаг биш үгүй би тийм хөөрхөн биш үгүй гэл ингээ яваад байх нь магадгүй урт хугацаанд таныг бараг хүмүүс сүултээ за энэ угаасаа ингээ те бусдынхаа нөгөө эрэг нөлөөллийг буцаагаас сөрөх болгохт нь бол нөлөөлж магадгүй учраас хэрвээ таныг сайхан хүн магтчих юм бол окей баярлаа те маш их баярлаа гэх мэтлээ ингээд аюу өөр дээрээ эргээр нь бол авч сураа магтаалыг. За тэгээ хүмүүсийн магтаалаас гадна өөрийгөө магтаж сураа. За энийг би яг ингээ ойрт аюу их сурж байгаа. Тэгээд өөрийнхөө одоо ямар нэгэн жижигхэн чамаагүй амжилт за магадгүй нэг 2 хоног 3 хоног дараалал эрт тоссон ч эн чинь бол хүний амжилт тахгүй те хүн өөрөөрөө ялан дийлээд сэрээд те за тэгээд нэг юм гараад нэг сайхан алхаад ирсэн ч те нэг өдөр спорт хийсэн ч гой хоол хийсэн ч тэр болгондоо өөрийгөө магтаж сур өөрийнхөө амжилтыг жижигэн чамаагүй за том байсан ч те ингээд том жижиг хамаагүй өөрийнхөө амжилтыг өөрөө хүлээн зөвшөөрөөд өөртөө тэр ингээд магтаалыг өгөх нь бол хүний энэ тархийг ингээд багаар ингээд нөгөө эерэг тэр долгиор нь ингээд оруулдаг. Хэрвээ ингээд таны байнгын тийм бодлын долгион ч юм сүрэг байгаа л ингэх юм бол энэ маань одоо нэг юм сүрэг бодол нь зүгээр нэг нэг сүргөөрөө хизээж байдаггүй. Яагаад гэвэл энэ дээр дахиад хизээ нэгт таныг нэмж бодоход л эн чинь нэмэгдээл томрсоор агаад тэрийг хүн өөрөө ч сүултээ нөө ялан дэлж чадахгүй даахгүй болоод ирдэг. Тэгэхээр яг анханаас нь өөртөө харин тэр эерэг бодлыг жижигэн чамаагүй үүсгээд за тэгээд тэндээсээ тэрийг харин сайхан томруулаа те өөрийгөө бүр гоё магтаад те өөрийнхөө алдааг алдсан ч гэсэн хүлээн зөвшөөрөөд окей энэ удаа биш юм байна дараагийн удаа окей би дахиад чадна те би хичээн те гэд ингээд өөрийнхөө одоо тэр өөрийгөө дотооддоо одоо магтаж сайшаад сурах бол маш чухал юм байна. Тэгээ дараагийнх нь бол бусдад тусалж тэгээ бусдаас тусламж авч сураа. За түрүүн хэлсэн шиг хүн өөрөө гэдэг ингээд яг ганцаараа бид нар байхдаа ер нь нэг хол бас уурч магадгүй уршлахгүй гэж магадгүй шүү дээ. Тэгэхээр бусдаас тусламж аваад тэгээ бусдад бас тусалж байгаа үед хүн өөрийгөө за би юм хийчлээ те би юм хийж байгаа юм чинь одоо энэ хүн надад баярлаа гэж хэлсэн нь надад ингээд ямар нэгэн зүйлийг хийсэн
гэж ингэж тархинд ингээ бодогдуулах бас тийм эргээр одоо тий бодлыг нь өөрчлөхөд маш их тусалдаг учраас бусдад туслах эсвэл одоо бусдаас тусламж хүсэх тий энэ маань ч гэсэн одоо би чадахгүй байгаа зүйлээ би хэн нэгнээс тусалсандаа би өөртөө баяртай байна тий. Ингээд би ингэж ганцаараа ингээд зовж ингэж байж ахаар би хэн нэгнээс тусламж авчлаа шүү гэдэг энэ бодол маань бас бидний тэр нөгөө юм том хэцүү яг тэр өөрийгөө голох дарах тэр мэдрэмжийг бол ингээд жоохон ч гэсэн дарж өгдөгөө. За хамгийн сүүлийн зөвлөгөө юу вэ гэхээр өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөө. За өөрийнхөө дутагдлыг хүлээн зөвшөөр. Амьдрал угаасаа л алдааны цуглуулга гэж би бол боддог ш. Хүн алдах тусмаа л хүн алдж байна гэдэг чинь юм хийж байна л гэсэн үг байхгүй юу? Хэрвээ бид нэр ингээл нэг юм төгс байх гал те төгс байх гал юунд ч хүрэхгүй юу ч хийхгүй ямар ч илүү үйлдэл гаргахгүй ингээл байгаад ах юм бол бид нар яг үндэ дэвшихгүй бид нар ингээд алдаа гаргаад энийг би дараагийн удаа би алдахгүй юм шүү гэд ингээд те бүх зүйл дээр байна. Энэ ажил төрөл амьдрал хүүхэд одоо сургууль relationship хүртэлтэй нөхөрлөл дээр хүртэл байна. Тэгээд бид нар ямар нэгэн үйлдэл хийж тэндээсээ алдаа гаргавал окей. Харин тэрийгээ окей би хийж байгаа учраас би ямар нэг юм хийж байгаа учраас би алдаа дутагдaltaй зүйл хийж гин. Тэгээд энийгээ би харин дараагийн удаа засчий гэдэг яг тэр менталитиг бид нар өөрсдөө суулгах хэрэгтэй. За тэгээд эцэст нь хэлэхэд бид нар угаасаа төгс бишээ. Магадгүй сошиал орчин бас их хөгжснөөс болоод тэгээд бид нар өөрсдөө голох. За тэнд ингээл хүмүүс ингээл мөнхийн амралтанд яваал гой хувцлаа л тэгээд ингээл хүн болгон хамгийн сайхан бүхнээ л гаргаж байгаа. Тэрийг нь хараад өөрийгөө голох, өөрийгөө дутуугаар мэдрэх, тэ бүтлгүүгээр мэдрэх гэх мэтлээ ингээ байнга урт хугацаанд ингэж авах бол яг үнэндээ харин амьдралын цаг байдаг. Тэгээд өөрийгөө ч гэсэн төгс биш гэдгийг хүлээн зөвшөөрч нь бараг айгүй амар санагдсан надаа. Тэгэл яагаад гэвэл надаа бас тийм үе байсан л да би амар төгс авах хэрэгтэй гээл тэ би өөрийгөө гэл бүр ингээд бүр шахаалсан тэгэл эцсийн дүнд нь маш том уналтанд орсон. Тэгээ яг тэр үед би өөрөө хүлэмжшэрж байгаа байхгүй. Окей. Би ч өөрөө ерөөсөө төгс биш юм бэ штэ тий. Би өөрөө бас алдах хэрэгтэй юм байна штэ. Харин энэ алдааг би дараагийн удаа би хийхгүй байл та тий. Ягаад би ингээд өөрөө алдаанаас айгаа төгс юм хийх гээд өөрийгөө ингээд маш их ингээд шахаад байснаа би одоо бодохоор яг тэр сургамж надад маш том сургамж болж өгсөн. Тэгээд эцэст нь гэж хэлэхэд та бүхэн ч гэсэн одоо импостер синдромоос хэрвээ танд ингээ илэрж байгаа бол энийг өнөөдрийн ярьсан зөвлөмжүүдээр тэгээ цааш нь хэрэг хүсвэл судлаад өөртөө ерөөсөө битгий голоорой бид нар угаасаа төгс бишээ гэдгийг ингээ дахин өөртөө суулгаад өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөөд харин одоо давуу талаа эерэг байдлаа ололтой бүр илүү сайхан гаргаж ирээд өөртөө тэрийг үлэмжшөөрөөд тэгээд эерэг менталитиг өөртөө суулгахыг хичээгээрэй. За тэгээ өнөөдрийн бичлэг энд хүрээд өндөрлөж байна. Тэгээ сувгийг маань subscribe хийгээрэй. Тэгээ Instagram-ыг маань дагаарай. За тэгээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.